Ердөө 31 наслахтаа өөрийн амьдрал хийгээд бүтээл туйруулаараа дамжуулан 100 дамнах үнэтэй өвөлдөөсөн ч хэлмэгдүүлэлтийн сүудэрт өртсөн 20 дугаар зууны агуу сэхэтний түүхийг танд хүргэх гэж байна. Түүнийг Дашторжийн Нац өдөрж гэдэг. Тэрээр хэдийгээр Чингис хааны удмын тайж оловчиг энгийн хамжлаг ардаас ялгарх юмгүй болсон хогтойж Дашторжийн гэрт 1906 онд төржээ. Ээж Пагман түүнийг 7 настай ахад нь насан эцэслэж эцгээ даган нийслэл хүрээд ирэхэд Монгол орн тусгаар тогтнол харийн засаглал хувьсгалт өөрчлөлтийн дунд савлаж байлаа. Хүрээнд ирмэгцээ нацагдорж алтан гэрлэх хүнээр бичиг үсэг заалган дорн дахны хэл соёл судар номд шамдан орсон байна. 13 настайгаасаа цэргийн явдлын яаманд сургагч бичээчээр ажиллаж богино хугацаанд төрийн албаны нарийн тогтолцоог ойлгож эхэлсэн нь түүний амьдралын анхны эргэлтийн зэг байлаа. Түрүүлж байгаарай энэхүү бичлэгийг өөр телефоны оператор Skytel Хэмэр дэлсэн Монгол компанид ажлын хүрээнд та бүхэнд хүргэж байна. Та дижитал картаар дансаа зэнэглээд iPhone 17 Pro Max-ийн эзэн болоорой. Мөн дээрээс нь дараалал бүрт үйлчлэлийн хэрэглэгч бол үйлчлэл авах бүртээ FIFA 2026 дэлхийн аварга үзэх эрх эзэн болоорой. Одоо бүгдээрээ бичлэг үцэцгээе. 1921 онд ардын хувьсгал яснаар Нацагдоржийн хувьд хувь заяаны 2 дахь том эргэлт нь болсон юм. Шин төрийг байгуулахад хамгийн ихээр дутагдж байсан хүмүүс бол Эрдэм номтой хүмүүс байсан. Нацагдорж огтож Сүхбаатарын гарын түвшинлээс эхлээд засгийн газрын нарийн бичгийн дарга хүртэл дэвшин ажиллаж байлаа. Тэрээр Монгол улсын анхны үндсэн хуулийн эхний бүлгийг сэрүүлэн бичиж улс төрийн баримт бичиг нам олон нийтийн байгууллагын суурийг тавьсан нь зөвхөн түүний зохиолч бус төрийн хар хүн гэдгийг нь баталдаг байна. Тэрээр 1926-аас 1929 онд Орос бас Герман суралцсан нь Нацагдоржийн оюуны цар хүрээг дэлхийдээ холбосон ч түүний амьдралынх нь 3 дахь том эргэлт басгүй уналтыг нь авчирсан юм. Түүнийг их орондоо иргэн ирэхэд сэхэтний нуглаа эхэлж өчигдөрхөн төрийн хэрэг хамжилж байсан сэхэтэн өнөөдөр төмрийн заавуудад орчуулагч болон хувирсан байна. Төд өдөлгүй түүнийг шинэ жил тэмдэглэсэн хэмээн шалтгаглан 1932 онд хилс хэрэгээр шоронд хорив. Энэ 5 сар Нацагдоржийн хувийн амьдрал эрүүл мэнд болоод оюун санааг нь дориутуулсан ч уран бүтээлээ туйруухаа зогсоолгүйгээр энэ их хавчилт гадуурхалтын хажуугаар яруу найраг, үргэлжилсэн үг, жүжиг, орчуулга гэд уран зохиолын бүхий л төрлөөр жигд туйрвсаар байлаа. Тэрээр дардлал мүлжлэгтэйсэн үеийг хуучин хүү өгүүлэхийн хуучин хүүгээр төлөөлүүлж байсан бол тус өгүүлэхийн шинэ хүүгээр дамжуулан сурч хөгжих, дэлхийдээ хөл нийлүүлэх санаа гаргасан бөгөөд од шүлгээрээ дамжуулан шинжлэх ухаан түүнд хүрэх гарц замыг нээгээд зогсохгүй учиртай гурван толгойд хамжлах бурангуй нийгмийн үндсэн анги болсон эгэл ард эзэн оюутны эвлэршгүй тэмцлийг харуулсан байдаг. Мөн хувьсгалын өмнөх ард олны хүнд хэцүү аж байдлыг баян дагдны зарц үсгийг Цэрмаагийн дүрээр гаргасан зэргээр хувь хүний эрхчлөө цаашлаад хинч байсан сурч хөгжих боломж хүн болж төрснийхөө хувьд эдгээр боломжийг эдлэх хэрэгтэй хэмээн үздэг соёнгийн гэрүүлэгч байлаа. Нацагдорж ердөө 31 наслахтаа Монголын уран зохиол, театрын урлаг, шинжлэх ухаан, төр нийгэмд үнэтэй гавьяа байгуулж хийж бүтээх хүсэл эрмэлзлэр дүүрэн явсан ч хавчин гадуурхагцаар их хэлмэгдүүлэлтийн сүудэр дор 1937 оны 7 сарын 13-нд хорвоог орхисон юм. Түүний түүхээр дамжуулан их хэлмэгдүүлэлтийн шуурганд ам өргөцсөн олон мянган иргэнд хүндэтгэл үзүүлэхийн ялдамт энэ бүхний өөдөөс нугарч хууралгүй сүрсөөр ирсэн тэдгээр зориг тохид хөвгүүдэд мэхийн ясалж байна. Түүний амьдрал бол Монголын 20 дугаар зууны оюуны болоод түүхийн тойл үлээ. Та 9 мянга болон бусад дижитал картаар дансаа зэнгэлээд 7 хоног бүр тодрох iPhone 17 Pro Max гаруусны эзэн болохоос гадна үл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэх эрхийн эзэн болоорой. Хэмэр дэлтсэн Монгол сар шинийн урамшуулал